50 200 Нм хаттай бүршийг F хүчээр түлхэж ээлцэгээс K-цаг хүртэл шахахад түүний потенциал энерги нь 12 Joule-аар өсчээ X цаг болооч гэсэн юм. Тэгэхээр яг энэ дээр ингээд өгчхөр шууд л энэ L-с навчаад K руу ингээд бодох гээд оролдоод үгүй тэнцвэрийн байрлалаас бүгдээрээ энерги тус бүрийг нь олъё. Эхлээд тэнцвэрийн байрлалаас шахаад ээлцэг дээр аваадсан. Ямар хэмжээгээр шахсан? X хэмжээгээр. Дараа нь энэ ээлцэгээс K цаг руу дахиад X хэмжээгээр шахсан гэсэн үг. Тэгвэл анхны ээлцэг рүү шахахад бүршинд хоригдлогдох потенциал энерги болъё. 2-1 K X-ийн квадрат болно 2-1 энэ K 200 X-ийн квадрат буюу 100 X-ийн квадрат. K цаг дээр аваачхад 2-1 тэнцвэрийн байрлалаас овно шүү X үдэг юм. K тэгээд тэнцвэрийн байрлалаас K цаг хүртэл 2X 2X-ийн квадрат тэнцүү 2-1-ийг үржих нь 200 4X-ийн квадрат. Ингээд 104X-ийн квадрат 400X квадрат болцсон байгааг анхаараарай. Харин энэ хоёрыг хооронд нь хасахад 12 Joule гарч ирэх учиртай юм байна. EK-аас EL-ийг хасахад тэр нь 12 Joule гарч ирэх учиртай. 400X квадратаас хасах нь 100X квадрат тэнцүү 12 буюу 300X квадрат 12X квадрат 12 300 яцгуулдар 0.2 м буюу 20 см-аар шахсан байна. 51 400 Нм хаттай бүршний дээд талын үзүүрээс хааш өндөрт орших цэгээс 0.5 кг масстай үрлийг чөлөө туунагсан байна. Үрэл бүршийг 0.1 м хэмжээгээр деформацлсан гэвэл хааш өндрийг олооч гэсэн юм. За юу болсон? Яг үүндээ энд нэг юм болсон гэсэн үг. Энэ ингэж татаад үрэл нэг энэ хавьд энд жоохон доошлсон. Доошлох агшинд бүрш маань агшсан. Эндээс энэ хоёрын хоорондох займ жоохон өөр болоод өвчин бидний хааш гэж бодлохгүй. Хаашаас их байх нь ойлгомжтой. Тэр нь хааш дээр нэмэх нь X байна гэсэн. X гэж юу юм? X гэдэг нь бүршний шахагдсан зай хэлж байгаа. Энийг хэлж байгаа залуусаа. Энэ детал, энэ хоёрын зайг бүгдээрээ X гэж ойлгож болох нэ. X-ийг өгчихсөн байна. X гэдэг бол 0.1 м гэдэг өгсөн байна. Энийг бүгдээрээ ашиглая. Энийг нэг байрлалгий, энийг бүгдээрээ хоёр байрлалгий. Тэгээд энэ төвшнийг жишг цэгээр авч. Энэ төвшнийг. Энэ бол потенциалын тэг байх төвшин гэдэг бүгдээрээ авч үзье. Нэг байрлалд ямар нэгэн байдлаар хурд байхгүй кинетик энерги нь тэг харин жишг цэгээс дэшиг тодорхой өндөрт байгаа учраас тэр нь хааш дээр нэмэх нь X өндөр. Потенциал энерги байгаа гэсэн үг. M-ийг үржих нь хааш дээр нэмэх нь XG тэнцүү. Харин хоёр байрлалд бүх юм зогсцсон байна. Кинетик энерги байхгүй гэхдээ потенциал өөр нэг энерги байна. Тэр нь юу вэ гэвэл бүршинд хоримтлагдсан потенциал энерги. 2-1 K бүрш X-ээр шахагдсан X-ийн квадрат. Ингээд хааш өндрийг бүгдээр олгож байгаа шүү дээ. 2mg энэ хэд болох вэ? 2mg хааш нэмэх нь x kx-ийн квадрат орлуулга хий. 2-ыг үржих нь масс 0.51 g-гээр үржүүл 10 хааш нэмэх нь 10-ыг үржих нь x буюу 0.1 kx-ийн квадрат. K маань 400 x-ийн квадрат нь 0.1-ийн квадрат байх нь 10 хааш тэнцүү 0.1 гарна 4 гарах нь байна. 4-өөс хасах нь 1 хааш гэдэг бол 3-ыг хуваах нь 10 буюу 0.3 м 30 см өндрөөс угаасан байх нь. 52 дугаар бодлогыг бодъё. Хэвтэй гүлгэр газраар хөдлөх 2 кг масстай тайрцын хурд нь 8 м/сек, газраас дээш 3 м өндөрт 200 Нм хаттай бүршийг байрлуулсан юм байна. Ад нь ээлцэг тайрдас ямар хурдтай байх вэ? Бүршийг хамгийн их ямар хэмжээгээр шахаад зогсох вэ байдна. Потенциалын тэг төвшин жишг цэг энд байна. Энийг нэгдүгээр байрлалгий. Харин энийг бүгдээр хэддүгээр байрлах вэ? За хоёрдугаар байрлах гэсэн ч болно асуудалгүй. Түүний дараачаар ээлцэг тайрдас ямар хурдтай байх вэ гэдгийг нь энерги хадгалагдах хуулиар яаж бодох вэ? Бүтэн энерги 1, тэнцүү бүтэн энерги 2. Нэгдүгээр байрлал дээр бүтэн энерги кинетик болон потенциалын хэлбэр. Потенциал нь тэг байна, кинетик нь 2-1 масс хурдных нь квадрат тэнцүү
энэ дээр гараад ирэхээр L цэгт тодорхой хэмжээний хурдтай хөдөлнө. Түүнийг VL гэж бүгдээрээ дээшээ гарсан. Потенциал энерги байна mgh нэмэх нь 2.1 m VL-ийнх нь квадрат болох нь. За энэ дээрээс массууд нь бүгдээрээ хураагдчих нь байна. 2-оор үржүүлчих V-ийн квадрат 2gh нэмэх нь VL-ийн квадрат болох нь байна. V квадратаас 2gh-ийг хасаад түүнийг язгуур дор хийчих юм бол бүгдээрээ VL болох нь байна. Зүүн гарт тийш нь бичээ. VL тэнцүү. V-ийн квадрат 64 хасах нь 2-ыг үржих нь 20 3-аар үржүүл 60 язгуур дор оруулчих. 4 ингээд 2 м/сек хурдтай L цэг дээр очих нэ. Түүний дараа бүршийг хамгийн их ямар хэмжээгээр шахаад зогсох вэ гэдэг дээр 2 болон 3 гэдээ авчиж болно. Эсвэл 1-ээс 3-ийн хооронд авчирна. 3 гэж би юу яриад байгаа юм бэ гэвэл энэ нь ингээд бүршийг шахаад зогссон энэ байрлалыг л би 3 гэдэг. За 1 3 2-ийн хооронд нь авчирна. 1 3 2-ийн хооронд нь аваад 1 дээрх бүтэн энерги нь 3 дээрх бүтэн энергитэйгээ хоорондоо тэнцэж явах хэрэгтэй. 1 дээр 2.1 m V0-ийн квадрат V гэсэн ч болно дөө. Анхнаасаа V гэсэн юм чи V-гээр нөвчээ. V-ийн квадрат тэнцүү mgh тухайн бүрш метр тодорхой өндөрт байна. Нэмэх нь 2.1 k x-ийн квадрат байна гэсэн үг. Энэ дээрс бүгдээрээ x-ийг олгож байгаа. 2-оор үржүүлчих mv-ийн квадрат 2mgh k x-ийн квадрат mv-ийн квадратаас хасах нь 2mgh хуваах нь k язгуур дор гэвэл x гарах нэ. Тоон утгыг нь харъя. Масс 2 хурд 64 128-аас хасах нь 2 2 4 40 h 120 хуваах нь k 200 8-ыг хуваах нь 200 0.2 гарах нь метр буюу 20 см хэмжээгээр шахах нь байна гэсэн үг. 53 800 Нм хаттай бүршийг 0.1 м хэмжээгээр шахаад 2 кг масстай тарьцаг тулгаж тавьсан байна. B гөлгөр тарихтар хөдлөн гэвэл K цэг түүний хурдыг олоо. Энэ D талын цэгийг 1 цэг гэж за ингэж дөө 1 2 л гэж юм гээд. 1 байрлал дээр бүрэн механик энерги нь 2 дээрх бүрэн механик энергитэй тэнцэж явах хэрэгтэй. За харъя. 1 байрлал дээр ямар энерги байна? Ингээд бүгдээрээ энийг потенциал энергийн тэг төвшин жишг цэгээр ингээд доод талхыг нь авчи. Тодорхой өндөрт байна уу? Байна. mgh өндөрт байна. Өшөө. Өөр юу байна гэсэн чинь дахиад нэг потенциал энерги байна. Хүршний потенциал энерги. Хурд байна уу? Хурд одоохондоо алга. Тэнцүү. 2 дээр аваачаад хурдтай болсон байна. Тэр нь 2.1 m v-ийн квадрат нэмэх нь тэг яагаад тэгэхээр яг тэр төвшнийг бүгдээрээ потенциал нь тэг буюу жишг цэгээр авсан учраас. Энэ дээрээс хурдыг бүгдээр олгож байгаа. 2-оор үржүүлчих массууд тураагдахгүй 2 mgh kx-ийн квадрат хурдны квадрат масс туй 2gh нэмэх нь k хуваах нь m x-ийн квадрат түүнийг язгуур дор хийчих юм бол тэр нь хурд болох нэ. Ингээ хурд гэдэг язгуур дор тоон утгыг харъя. 2g10 h 1.6 20 1.6 3.2 32 нэмэх нь k хуваах нь 800 масс нь хувай 400 гарах нь байна. Үрчин x-ийн квадрат 0.1-ийн квадрат 0.1 энэ хэд гарах вэ? Энэ 4 гарна 32 36 язгуур дор 36 6 м/сек гарах нь. 54 1 кг масстай тайрц арцар гадаргууд 10 м/сек хурдтай давхиж орсон байна. Тайрц ба гадаргуун хоорондох үрэлтийн коэффициент нь 0.5 бол тайрцын хурд 5 м/сек болох хүртэл ямар замыг туулах вэ гэж асуусан байна. Тайрцын хурд багасаад байгаа шалтгаан юу? Үрэлт ажил хийж байна. Ямар ажил? Хасах ажил хийж байна гэсэн үг. Системээс одоо тэр энергийг хасаад байна л гэсэн үг. Энэ үрэлтийг ийш нь бүгдээр зурчээ. Энэ үрэлтийн хүчийг олж болно. Үрэлтийн хүч гэдэг бол μ mg-тэй тэнцэн μ 0.5 юм байна. Масс нь 1 кг g 10 энэ дээрээс 5 ньютон. 5 ньютон хүч хасах ажил хийж системийн энерги багасгах нь байна. Тэр үрэлтийн хүчтэй хийсэн ажил нь кинетик энергийн өөрчлөлтөд тэнцэх учиртай шүү.
Ингээд бүгдээрээ бодъё. Үргэлтийн хүч нь хасах mu mg x байсан. Тэр бол хасах 5-ыг үржих нь энэ удаад x болно. Яагаад хасах? Яагаад вэ гэхээр шилжилт нь баруун гар тийшээ үргэлт нь зүүн гар тийшээ. Хоорондын үнцг нь 180 гараас косинус 180 хасах 1 байдаг. Тийм учраас хасах 5x. Ингээд 2-1 масс эцсийн хурдны квадрат тэр нь 5 юм байна. Энийг эцсийн хурд, энийг анхны хурд гэж бүгдээрээ 5-ын квадрат хасах нь 2-1 m 10-ын квадрат. Ийм болно. Хасах 5x. Масс нь 1 юм байна. 0.5 25 12.5 хасах нь 0.5 150. Ингээд x гэдэг бол за харъя. 7.5 хүрэх нэ. 7.5 м зайг туулахад түүний хурд нь 5 м/сек болох нь байна. Тайрдас зогсох хүртлээр тэгвэл ямар зам туулах юм бэ гэж асуусан байна. Одоо үргэлтийн хүч маань түүнийг зогсоох хүртлээр явуулсан. За түүнийг x2 штрих гэчээ. Ингээд зогсноо гэдэг нь эцсийн хурд нь тэг болно гэсэн үг. Тэгээс хасах нь масс анхны хурдныхын квадрат тэр нь 10 м/сек байсан юм. Энийг квадрат гэсэн үг. x2 штрих 0.550 5 туга 10 м зам туулах нь. 6 м өндөр налуу хавтган оройгоос 2 кг масстай тайрдас булгаж ирсэн байна. Тайрдас ба налуу хоорондох гусхын үргэлтийн коэффициент нь 1-ийг хуваах нь 8 бол А. Тайрдсын налуун ёроолт хүрэх үеийн хурдыг бол Б-д нь хэвтэй чиг туусан замыг олоо гэж байна. Үйлчилж байгаа хүчнүүдийг шууд зурчих. E шиг n, E шиг нэг хүч, E шиг нэг хүч, E шиг нэг хүч үйлчлэнэ. Энэ бол n, энэ юу болох вэ? mg cos 37 болно. Энэ mg sin 37 болно. Энэ f үрүүлнэ. Налуугийн дагуу хэн ажил хийх вэ гэсэн чинь энэ хоёр ажил хийх үү? n болон mg cos 37 хийхгүй. mg sin 37 f үрэлт 2 ажил хийнэ. Харин mg cos 37 n-ийг олоход тус болно. Тэр нь шууд өөртөө тэнцчих учраас 37 тэнцүү. 220 cos 37 0.8 16 ньютон байх нь. Тэгвэл үрэлтийг олъё л дээ. Үрэлтийн хүч нь μ нь шүү дээ. 1-ийг хуваах нь 8 16. Ингээд 2 ньютон хүчээр хөдөлгөөнийг удаашруулж байж. mg sin 37 болъё бүгд. mg sin 37 20-ыг үржих нь 0.6 л гэсэн үг. Энэ маань 12 ньютон байх нь. Окей. X тэнхлэхийн дагуу үрэлт ажил хийн mg sin 37 ажил хийн. Эдгээрийг нэг-нэгээр нь олъё. 37 градус гэчээр тэр mg sin 37 12-ыг үржих нь x. За энэ x цаг бүгдээр олох шаардлагатай болчлоо. Ингээд олчих. X цаг гэж хэнийг хэлээд байна? Энэ 37 градус байгаа. Энд өндөр байгаа. Энд x цаг байгаа. Хаашиг x тугаавал синус 37 гарна. Ингээд x гэдэг бол хаашиг синус 37 тугаана. Хааш маань 6, sin 37 0.6 10 м байх нэ. Энэ хүчээр 10 м зам туулсан 120 joule ажил хийсэн. Мөн үрэлтийн хүчээр ажил хийсэн. Хасах гэхдээ тэр нөгөө л косос 180 явж байгаа шүү. Хасах нэг маань явж байгаа. Үрэлтийн хүчийг олсон шүү дээ. 12 ньютон, үржих нь 10, хасах 20 joule. Ингээд энэ хоёрын нийлбэр хэд гарах вэ? Нийлбэр ажил А37 дээр нэмэх нь А үр 120-с хасах нь 20 100 joule гарах нь. Яагаад энийг болоод байна? Энэ нийлбэр ажил чинь өөрөө кинетик энергийн өөрчлөлтөд энэ зүйл тийм учраас анхандаа ямар нэг энерги байсан уу кинетик байгаагүй 50 байсан. Анхны хурд нь тэг байна гэдэг нь дуугаас өгчихсөн байна. Хаана вэ? Энэ завсар харж гин үү? Энэ завсар. Тийм учраас эцсийн хурд гэдэг нь энд ирэхэд ямар хурдтай болсон? V хурдтай болсон гэж үзчихье. 2-1 m v-ийн квадрат тэр маань ажил буюу 100-тай тэнцэх нь байна. 200 m туга. Масс нь 2. Тэрийг язгуур дор хийгээд хурдыг олчихоо гэсэн үг. Энэ маань 10 м/сек болох нэ. Хэвтэй чиг туулсан замыг олоо гэж. За 10 м/сек хурд гэдэг чинь кинетик энергитэй бууж ирж байна гэсэн үг юм байна, тийм ээ. Тэгээд кинетик энергитэй бууж ирээд арцар гадаргууд дээр явсаар хагаад эцсүүлдээ хурд нь тэг болох юм байна. За энэ бол 10 м/сек. Энийг эцсийн хурдыг v' гэж энэ бол тэг болно гэсэн үг.
Юу бол гээд байгаа юм бэ гэхээр энэ хоёрын хоорондох энэ зайг бол дахиад бүгдээрээ бодъё. Дахиад энэ үрэлт байгаа. Энэ үрэлтийн хийх ажил нь кинетик энерги өөрчлөлтөд тэнцэнэ. Энэ үрэлтийн хүчийг нь олж F үр 2 гэе бүгдээрээ F үр 2. Энэ удаад μ mg болно. μ чинь 8.1. Масс нь 2, g нь 10. Ингээд 20-ыг 8 хуваа. За баахан бодлогоудаа толгой ажиллахаа болж 2.5 ньютон юм байна. Түүнийг x-ээр үржүүлж. За энд бүгдээр бич. Энэ завсар 2.5-ыг үржих нь x. Үрэлтийн хүчний хийсэн ажил нь энэ хасах байх учиртай. 2.1 m эцсийн хурдны квадрат. Энэ удаа эцсийн хурд нь v', анхны хурд нь 10 м/сек. Хасах нь 2.1 m 10 м/сек-ийн квадрат. За энэ дээр бичиж бүгдээрээ хасах 2.5 x. Энэ бол тэг болчихно. Тэнцүү хасах 2.1 m-ээр үржүүлэхээр 1 гарна. Ингээд 100 гэсэн үг. Окей. X 100 хуваах нь 2.5 x тэнцүү 40 м зам яваад зогсох юм байна гэсэн үг.